Ер нь монголчууд бид нар аливаа зүйлийг бэлэгдэж хардаг. Тэрхүү Монгол орноо бүхэлдэн тойрох, Монгол орныхоо өнөө цагийн үг түүхийг авч үздэг. Нэг ялангуяа одоо ингээд жилээс жил нүдэн дээр ингээд бүдгэрээд байгаа нүдчин соёлоо энэ ёс уламжлал ахуй амьдралыг одоо авч үлдэхийн тулд том төсөл хийж байгаа. Тийм учраас энэ бэлгэдлээ бодоод бид нар нутгийнхаа Монгол орныхоо хойбор нутгийг хүслээс эхэлсэн. Бүр эхлэхдээ хоймрын бүр ханх цумаас эхлүүлээд Хүсэл аймагт нийтдээ 57 хоног ажиллаж байсан байна. Дараагийн аймаг бол за дээрэс нь Хүсэл аймагт бас ажилласан гол онцлог нь юу вэ? Ер нь онцолж харсан бол. Бид нэр дараагийн аймагт бол Улс баян хөдөлгөөний ховд дээр бэлтгэл ажиллагаа явж байгаа энэ жилийн хувьд. Бидний 6 сарын 20 дээр гараад 11 сарын сүүлд 12 сар гэж байгаа гэх баг. Тэгээд яаж орж ирэх нь тэрнээс хамаараад бид энэ онд багтаад бас өмнө говь аймгийг авчих санаатай байна. Ер нь монголчуудын өнөө цагийн түүхийг баримтжуулна гэдэг бол гадаад байгаа монголчууд оруулахгүйгээр бүтэн болохгүй. Тийм учраас бид нэг жилдээ нэг 6, 7, 8 аймаг аваад нэг гадаад орныг авчаад байна. Тэгээд энэ оны төлөвлөгөөнд бид баруун Европын орнуудаар явах байгаа. Ирчгээд бид нэр Хүсэл аймагт явж байхдаа нэг гол сэдв болж авсан. Ер нь бол бид нар 3 сая 120 мянган монголчуудын хажууд 300хан цаатан гэдэг дэндүү одоо харьцуулж одоо нэг нь бол өндөр том байш нөгөөх нь тоосон сарайтай. Тэдэртэй хандлага энэ соёлыг бий болгож чадах юм бол жишээлбэл тэрбум 400 сая хятадуудын хажууд 3 сая монголчууд гэж чинь яг л бүр тэрнээс харьцуулшгүй цөөхөн юм шүү. Бид нар дэндүү цөөхөн дээ. Тэгэхээр бид нар энэ Европоос ирэнгүүтээ бусаж цагаан нуур сумд очиж энэ цаатангууд дээр төсгөлж энэ үс санаа гаргаж ирдэг юм уу? Тийм кино хийх юм санаа бодол байгаа. Тэгэхээр тэрнийг нэг сар хэртээ хийх болов. Тэрний дараагаар бид дараагийн аймагт гараад явах байна. Ингээд явахаар зөв нэг төсөл хэдийн хугацаанд өгч байна. Анх эхлэхдээ бид нэг сумд нэг хон 360 20 хэдэн сум нэг жилийн дотор варна гэдэг бондог эхэлж байсан. Гэхдээ Хүсэл аймагаас эхлээд явхад бол үнэхээр манай эх орны энэ байгалийн үсэн сайхан хүнсүүдийн хүн ардын өвүүлэмж дэндүү их учраас бид нэр нэг сумд нэг хоногийн аргагүй зарим сумд 5 хоног чинь ер нь бол дундчаар нэг сумд 2-3 хоног. Ингээд гадаад байгаа монголчуудаа хамруулаад бодсон бол бидний 10 жилийн хугацааны төсөл эхлүүлсэн байна гэж одоо бид нар сая ухаарч байна л да. Тийм урт удаан хугацаанд ажиллах баг техник хэрэгсэл номлол ер нь бүх юмар өөрчлөлт хийж байгаа. Тийм учраас бидний энэ төсөл бол доор хойж нэг 10 жилийн ажиллаа л гэж ойлгож байна. Тэгэхээр ингээд нэг аймагт ажиллаад тухайн одоо аймгийн одоо тийм онцлогийг соёл иргэншлийг гаргана гэдэг чинь өөрөө бас онцлог. За тэгээд яг тэр талаас нь үзүүлэх гэж юм эсвэл нөгөө аймагт очиод тухайн аймгийн онцлогтод харуулж ажиллаад байна. Ер нь бол мэдээж газар одоо шинэ байгалаас их хамаардаг юм. Хөөсөлчүүд тэр сайхан үйлчлэн байгаль дунд зөөлөн улс гэдэг юм байна. Оюун хүмүүс гэдэг юм байна. Ховд одоо баруун тишээ ороод ирэх юм бол байгаль нь жөрөө хэрсүү болж ирдэг. Хүмүүсийг зан хараахтар нь гэсэн жоо хатуур болж эхэлдэг. Ер нь бид нар чинь байгальтайгаа шууд шүтэлцээтэй амьдралыг ус. Тэгэхээр байгалийнхаа өнцлөгөөс хамааруулаад хүн номдоо, соёл нь ахуй амьдрал нь арга хэлбэр нь ондоо байна. Ястан үндэснээс болоод уламжлал одоо хуучин одоо уламжлалсан ёс соёл одоо бүх юм ондоо. Очсон газар болгон гэсэн өөрийн гэсэн тийм татах хүчтэй. Тэнд амьдарч байгаа хүн ард өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Зүгээр нэг одоо болохгүй чадахгүй байгаадаа хөдөө амьдраад байгаа биш шүү дээ. Боломжтой болохоор хот ороод ирдэг бас биш. Тэнд амьдарч байгаа асгалдар бол газар амьдарч байгаа хүн болон дотроо заавал нэг юм тээж амьдраад. Жишээлбэл хөвсгөлийн цэцэрлэг суманд нэг юмээ надад ярьж ирсэн. Гэхдээ хүмүүс бид нар энд амьдарчгүй бол энэ Монгол орны чинь усаар тогтмол энэ нутгийн орны бүрэн бүтэн байдаг. Энэ хил хязгаараа чинь хэн тогтоох юм? Хүүхдүүд нь юмд хүрсэн хотод бүгдээр ажил төрөлтөө эмээ тэнцээ амьдраа сууж байгаа. Тэгвч ингээд хүн болгон бид нар монголчууд хаана байхаас үл хамааран дотроо гэсэн алсын хараатай үнэт зүйл тээж байгаа. Тэгээ бидний дуруу авианы гол баатар хүн байдаг. Тэрийг бид нар ухаж явж байгаа. Бүр шуналтаа ухаж байгаа.